Сайн байцгаана уу? STL Trados Studio 2019 программын цахим хичээлийнхээ 6 дахь хичээлээрээ та бүхэндээ STL Trados Studio 2019 программаар Excel файлыг орчуулах тухай заах болно. Энэ удаагийн хичээлийн агуулгаа тавьж танилцуулъя. Энэ удаагийн хичээл маань нийт 3 хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг нь STL Trados Studio 2019 программаар энгийн Excel файлыг орчуулах. Энэ дотроо STL Trados Studio 2019 програм дотор Excel файлыг нээх, STL Trados Studio 2019 програм дотор Excel файлыг орчуулах, STL Trados Studio 2019 програм дотор орчуулгыг шалгах, Excel файлын орчуулгын бичвэрийг хадгалах гэсэн агуулгуудаас бүрднэ. Хоёрдугаар хэсэг нь STL Trados Studio 2019 програмаар хоёр хэлээр бичигдсэн Excel файлыг орчуулах. Энэ дотроо STL Trados Studio 2019 програм дотор хоёр хэлээр бичигдсэн Excel файлыг нээх, STL Trados Studio 2019 програм дотор хоёр хэлээр бичигдсэн Excel файлыг орчуулах, хоёр хэлээр бичигдсэн Excel файлын орчуулгын бичвэрийг хадгалах гэсэн агуулгуудаас бүрднэ. Гуравдугаар хэсэг маань STL Trados Studio 2019 програмаар олон хэлээр бичигдсэн Excel файлыг орчуулах. Энэ дотроо STL Trados Studio 2019 програм дотор хоёроос олон хэлээр бичигдсэн Excel файлыг нээх, STL Trados Studio 2019 програм дотор хоёроос олон хэлээр бичигдсэн Excel файлыг орчуулах, хоёроос олон хэлээр бичигдсэн Excel файлын орчуулгын бичвэрийг хадгалах гэсэн агуулгуудаас бүрднэ. За одоо өнөөдрийнхөө хичээлийн агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлая. STL Trados Studio 2019 програм дотор Excel файлыг нээх, STL Trados Studio 2019 програм дотор Microsoft Excel файлыг нээхийн тулд STL Trados Studio 2019 програмаа нээгээд Хуайн зэсний Lulang гэдгийг товшиход гарч ирсэн цонхонд орчуулах гэж байгаа Excel файлаа сонгож Open тавчийг дарна. Үүний дараа нэгдэх цонхноос Fanyive Dangovendan гэсэн командыг сонгоно. Зураг 1. Орчуулах гэж байгаа Excel файлыг сонгож оруулж буй байдал. За одоо энэ зургийг тайлбарлая. Энэхүү STL Trados Studio 2019 програмаар Excel файлыг нээх нь түрүүчийн хичээлээр үзсэн Word файлыг нээхдээ яг ижилхэн дараалалтай. Хамгийн нэг түрүүнд Хуайн зэсийг сонгоод Хуайн зэсэн дээр тавьчихад Хуайн зэс нэгдэн тэгэхэд Lulang гэдгийг сонгоход гарч ирсэн Shenzhen Wenjian гэсэн цонхонд орчуулах гэж байгаа Excel файлаа сонгож өгөөд Open гэснийг тавьшаад Fanyi гэсэн цонх нэгдэх өгөөд тухайн цонхонд Fanyive Dangovendan гэсэн энэ сонголтыг хийгээд Excel файл маань нэгдэх болно. Энэхүү Excel файлыг нээх зарчим маань өмнөх хичээлээр үзсэн Word файлыг нээх зарчимтай яг ижилхэн болно. STL Trados Studio 2019 програм дотор Excel файлыг орчуулах. STL Trados Studio програм дотор Microsoft Excel файлыг орчуулахдаа STL Trados Studio 2019 програмын үндсэн хэрэглэгдэхүүн болох автомат орчуулгын систем, орчуулгын санхай, нэр томьёоны дата базын тусламжийг авах боломжтой. Зураг 2. STL Trados Studio 2019 програмаар Excel файлыг орчуулж буй байдал. За энэ зурган дээр товч тайлбар хий. За энэ дээр санхүүгийн тайлан гэсэн файлыг Монголоос Хятад руу орчуулж байна. Энэ орчуулгыг хийх явцдаа Монгол Хятад орчуулгын санхай 2020 гэсэн орчуулгын санхайг ашиглаж байна. Мөн автомат орчуулгын системийг ашиглаж байна. Мөн энд нэр томьёоны дата базын тусламжийг ашиглаж байна. Ийхүү автомат орчуулгын системийн тусламж, нэр томьёоны дата базын тусламж, орчуулгын санхайн тусламжийг аваад энэхүү монгол хэл дээрх санхүүгийн тайланг хятад хэл рүү орчуулж байна. За энэ дээр гарч ирсэн CM гэсэн энэ бичгнүүд бол өмнө нь энэ монгол хятад орчуулгын санхай гэсэн орчуулгын санхай дотор байгаа өгүүлбэр нь одоо орчуулж байгаа өгүүлбэртэй яг ижилхэн таарж байгаа учраас CM гэсэн бичиг гарч байгаамаа. CM гэдгийг
100%-аас илүү оновчтой таарч ийн гэж ойлгож болно. За иймэрхүү байдлаар өмнө нь орчуулсан орчуулгын бичвэрүүдээ орчуулгын санах ойргоо хадгалж аваад дараа нь тэрнтэйгээ төстэй юм орчуулах тохиолдолд ашиглах юм бол та цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломжтой байдаг юм шүү. STL Trados Studio 2019 програм дотор Excel файлын орчуулгыг шалгах. STL Trados Studio програм дотор Microsoft Excel файлыг орчуулж дуусаад F8 дээр дарж орчуулгын алдааг шалгадаг. Зураг 3. STL Trados Studio 2019 програм дотор Excel файлын орчуулгыг шалгаж буй байдал. Дээр санхүүгийн тайланг Монголоос Хятад руу орчуулж дуусаад 100% орчуулж дуусаад F8 дээр дарж орчуулгын алдааг шалгахад янжин ванчин үу цоо баого гэсэн жижигэн цонх гарч ирсэн байна. Энэ маань шалгаж дууслаа. Ямар нэгэн алдаа илэрсэнгүй гэж. Ингэснээрээ бид нар энэхүү Монгол Хятад орчуулгын санах хойг 5431 хүүхдэд файлыг Монголоос Хятад руу 100% орчуулж дуусаад орчуулгын алдааг шалгаад ямар нэгэн өгүүлбэр зүүн болон үг зүүн үсгийн фонтны алдаа гараагүй байна гэсэн үг юм аа. За, орчуулга шалгаж дуусныхаа дараа орчуулсан файлаа Excel файл руу хөрвүүлж хадгалах ёстой. Excel файлын орчуулгын бичвэрийг хадгалах. STL Trados Studio 2019 програмаар Excel файлыг орчуулж дуусаад орчуулсан файлынхаа орчуулгын бичвэрийг Excel файл болгож хадгалж болно. Үүний тулд файлаа орчуулж дуусны дараа Windows руу дарж ороод eVan.v гэсэн командыг товшоход гарч ирэх eVan.v цонхны файл нэмнүүдэнд орчуулсан файлынхаа орчуулгын бичвэрийг хадгалах нэрээ бичиж өгнө. За, доотлын зурагнууд дээр товч тайлбар хий. Өмнөх слайдн дээр хэдүүлээ. Санхүүгийн тайлан гэсэн файлыг Монголоос Хятад руу орчуулж дуусаад орчуулгынхаа алдааг шалгаад дууссан байгаа. Үүний дараа тухайн орчуулсан файлаа Excel файл болгож хадгалах шаардлагатай. Инхийн тулд Windows руу дарж ороод Windows-ээс нэгдсэн сонголтуудаас eVan.v гэснийг сонгоод түүний дараа нэгдэх eVan.v гэсэн энэ цонхны file name гэсэн хэсэгт орчуулсан файлаа хадгалах нэрийг бичиж өгөөд save гэснийг дарахад тухайн орчуулсан файлын маань орчуулгын бичвэрний энхүү гарч ирнэ. Бидний жишээн дээр санхүүгийн тайлан гэсэн монгол хэл дээр байсан санхүүгийн тайланг ийм орчуулгын бичвэр болох хятад хэл дээр орчуулгын бичвэр маань гарч ирсэн харагдаж байна. За, өнөөдрийн хичээлд зориулаад хичээл 6 гэсэн цонхон дотор 3 фолдер нийцсэн байгаа. Эхнийх нь энгийн Excel файл, монгол хэл дээрх санхүүгийн тайлан байгаа. Энэхүү санхүүгийн тайланд Монголоос Хятад руу орчуулж үзүүлнэ. Татварын сайтнаас татсан санхүүгийн тайлан яг хэвээрээ байгаа. Энэ дээр байгууллагын нэр, регистрийн дугаарын солилцоо, компани захирлын нэр, нэхлэнгийн нэр байхгүй. Бусдаар бол энгийн санхүүгийн тайлантай яг ижилхэн байгаа. За, одоо та бүхэн минь харж байгаа энэ санхүү байдлын тайлан гэдэг энэ дээр ардталтанд баахан тоонуудтай орлогын дэлгэрэнгүй тайлан гэдэг энэ маань бас тоонуудтайгаа өмчийн өөрчлөлтийн тайлан маань бас ингээд тоонуудтайгаа энэ мөнгө гүйлгээний тайлан маань бас ингээд тоонуудтай. Тэр энэ файлыг орчуулж үзүүлнэ. Энгийн Excel файл орчуулъя. Инхийн тулд програмаа нээгээд за, хайн цэсний Лёлантыг сонгоод дэлгэцэн дээр байгаа хичээл 6 гэдгээс энгийн Excel файл гэдгийг харахад санхүүгийн тайлан гэдэг энэ файл маань ороод ирлээ. За, энийг open гэж дараад File Dango Bandan гэдгийг сонгоод за, энэ дээр юм буюу их хүчрийн хэл маань монгол хэл, мобиа юм буюу орчуулгын хүчрийн хэл маань хятад хэл.
Хятад хэл. Хятад хэл. За ингээд хоёр хэлээ сонгоод чидийн диктор. За ихэд орчуулах гэж байгаа монгол хэл маань энд ороод ирлээ. Ямар нэгэн тоо байхгүй. Энэ Excel файл дээр арталт нь Excel файл дотроо болохоор одоо та бүхэн харуулъя. Excel файл маань дотроо зөндөө олон тоотойгоо санхүүгийн тайлан ингээд бүгд тоотоо санхүү байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөгийн тайлан бид нөр бүгдээрээ тоотоогоо харуулж тоотоо байгаа. Програм руугаа ингээд оруулангууд програм нь автоматар тухайн тоонуудыг өөрөө орчуулдаг байгаа. Эдгээр тоонуудыг болохоор fee үсгээд орчуулах шаардлагагүй зүйлсгээд өөрөө автоматар санаж аваад бид нар орчуулах ёстой энэ бичвэрүүдээ орчуулад тавьсны дараа програм автоматар тэр орчуулах шаардлагагүй зүйлсийг маань бас хамтд нь оруулаад өгчдөг байгаа. За ингээд хэдүүлээ зөвхөн бичвэрээ орчуулахад л болно. Тоонуудыг компьютер өөрөө цаанаас нь санаж аваад буцаагаад орчуулсан байлаа хадгалахад маань биднэрт тэр тухайн яг тоонуудыг маань зов алдаагүй хадгалаад өгчдөг байгаа. За ингээд орчуулгынхаа ажилд оръё.